Хүний хувьсэл хөгжил төрөл зүйл олон сая жилийн турш хөгжин хувьссан гэсэн онолтой. Хүний бие махбодын хөгжлийг холбож үзсэн биологчийн санааг Бахаула бас дэмжсэн. Эхлээд машингийн өчүүхэн жаахан хэлбэрээс эхлэн хүний бие махбод олон үе шат, олон цаг үеийг дамжин хувьсаж, улам нарийн төвөгтэй зохион байгуулалттай болж өнөө хүрсэн билээ. Хүн бүрийн бие махбод ийм үе шатуудыг даван туулж, өчүүхэн жаахан няцгаа биетээс бүрэн бүтэн хүн болон хөгжсөн билээ. Хэрв энэ хөгжил нэг бие махбодын хувьд үнэн бол бүх хүн төрөлхтний хөгжилч гэсэн ийм олон үе шатыг давсан хэмээн хүлээн зөвшөөрөхөд бид яагаад ичиж зовох ёстой юм бэ? Энэ бол хүн сармагчингаас үүссэн гэж хэлэхээс огт өөр зүйл юм. Хүний өөрөх хөврөл эхэндээ загас шиг загал майтаас үүлдээ байсан байж болох юм. Гэхдээ хүний өөрөх хөврөл хизээ загас байгаагүй юм. Хүний өөрөх хөврөл байсан. Тиймээс хүний бие махбод янз бүрийн үе шатыг давж удаан хувьсэл хөгжил хөртөхдөө гадна талаараа янз бүрийн амьтантай төстэй байсан ч ямагт ирээдүйд бидний мэдэх өнөөдрийн хүн тэр ч бүхэл өнөөдрийнхөөс ч илүү хүн болох хүртлээр хүний бие махбод хിവэрэл байсан юм. Абдулхаа ингэж хэлсэн байна. Гэвч энэ газар дэлхий өнөөгийнхөө хэлбэрээр нэгэн дор бий болчихоогүй. Харин янз янзын үе шатыг давж өнөөгийн төгс төгөлдөр байдалд хүрсэн юм. Хүн оршин тогтолцооныхоо ихэнх үед газрын хөвлөд ихэнхээ хөвлөд байдаг шиг өр хөврөлийн шатантай байж байгаад аажмаар өсөн хөгжиж нэг хэлбэрээс нөгөө хэлбэр шилжин хувьсаж одоогийнхоо гоо төгс хэлбэрэн олж хүч чадалтай болсон юм. Ихэнх үед тэрээр тийм гоо жавхлан төгс сайхан байгаагүй ба энэ хэлбэр дүрс гоо үзэгсэн сүр жавхлангаа тэрээр багаагаар олсон гэдэг нь тодорхой. Энэ газар дэлхий дээр оршиж ирсэн хүний хөгжил нь анхнаасаа өнөөгийн энэ байдал хэлбэр нүслийг олох хүртлээр урт удаан хугацаанд хөгжиж ирсэн юм. Гэвч хүн оршин тогтнолынхаа анхан үеэс онцгой зүйл байв. Урд нь байж байгаад алга болсон зарим эрхтний улмөр байгаа нь тухайн төрөл зүйлийн тогтворгүй хосгүй онцгой биш гэдгийг нотолж буй хэрэг биш юм. Энэ нь хүний хэлбэр, дүр загвар, эрхтнүүд хөгжин хувьсан гэдгийг л нотолж байгаа юм. Хүн ямагт онцгой зүйл байсан бөгөөд амьтан биш ямагт хүн байсан юм. Учир нь тайлбарсан зарим асуулт. Адам Ева хоёрын тухай талаар Абдулхаа ингэж хэлжээ. Хэрэг бид энэ түүхийг олны тайлбарладаг маягаар яг шууд утгаар нь ойлгох юм бол үнэхээр сонин зүйл болно. Яагаад гэвэл хүний оюун ухаан түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, төс өлчиж чадахгүй. Учир нь ийм зохион байгуулалт, ийм байдал, ийм яриа, ийм зэмлэл ухаанд хүмүүн тэр байтугай бурхны хувьд боломжгүй юм. Бурхан хязгааргүй орчлон хамгийн төгс хэлбэрээр тоо тоомшгүй орсон суугчдыг нь туйлын төгс тогтолцоотой хүч чадал төгс байдалтайгаар зохицуулан төвхнүүлсэн бурхны хувьд боломжгүй юм. Тиймээс модноос идээ диважингаас хөөгцөн Адам Ева хоёрын түүхийг бэлэг тэмдэг хэмээн бодох ёстой. Үүн тэнгэрлэг нөөц дайны дэлхийн утга учир оршиж байгаа учраас гайхалтай тайлбарыг өгч чадах юм аа. Учир нь тайлбарсан зарим асуулт. Бие махбод ба сүнс. Хүний бие махбод болон сүнсний тухай үхлийн дараах амьдралын тухай бахан сургаал нь шинжлэх ухааны судалгаатай нийцж байдаг юм. Энэ сургаалт үхэл бол шин төрөл бие махбодын шоронгоос амжиран илүү өргөн хүрээний амьдралд дахин төрөх явдал гэж заадаг бөгөөд хойд насны амьдралд олох хөгжил дэвшлэн хязгааргүй юм гэж үздэг. Энэ асуудлаар эрдэм шинжилгээний дүгнэлт судалгаа баг багаар хуримтлагдж ирсэн бөгөөд энэ бүхнийг судалсан хамгийн шүүмжлэнгүй хандагч судалгачид хүртэл үхлийн дараа амьдрал үргэлжилж ухамсар сүнс материалыг бие махбодоос салсны дараа амьдарсаар байдаг гэсэн баримтыг ямар ч хэрэгэлзээгүйгээр тогтооход хангалттай нотгой байна гэж үздэг юм. Хүний сэтгэл зүйн судалгааны нийгэмлэгийн судалгаа шинжилгээг тоомлон багтаасан хүний мөн чанар гэсэн бүтээл FOX Myers ингэж бичжээ. Олон жилийн ажиглалт, туршилт, дүгнэлт шинжилгээний үр дүнд миний бие болон бусад олон судлаачид энэ ертөнцид амьдарч байгаа хүмүүсийн тарих ухааны хооронд төдийгүй мөн энэ ертөнцид амьдарч байгаа хүмүүс болон нас барсан хүмүүсийн сүнснүүдийн хооронд чөлөөтэй бөгөөд телепатийн харилцаа үүсдэг гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм аа. Ийм нээлтвэл олон бусад нээлтэнд үе таалгыг нээж өгсөн билээ. Ийм нээлт бол олон бусад нээлтэд үе таалгыг нээж өгсөн билээ. Худал хуурмаг явдал, өөрийгөө хуурах, төөрөгдөн энэ дүүрэг, энэ явдлын дунд хойд насны ертөнцөөс үнэн зүйлс бас бидний ухаанд хүрдэг гэдгийг бид олж ажиглалаа.
Бид ажиглалтынхаа үр дүнд эдгээр нээлтүүдийн ачаар энэ ертөнцөөс халсан сүнснүүдийн талаар хэдэн зүйлийг дүүнэн тогтоосон. Хамгийн нэгдүгээр тэд нөгөө ертөнцид мэрэгэн ухаан болон хайр думбан хязгааргүй орчинд хөгжин хувьсаж байдаг хэмээн би итгэлээ. Энэ дэлхий хайр үргэлжилдэг бөгөөд ихэнх нь дээд зэргийн хайраас сүсэг бишрэлд илэрхийлдэг ажээ. Мөн муухай бол тэдний хувьд үлвэдэг удахгүй зүйл санагддаг учраас нэг их айж имээдгүй ажээ. Мөн муухайг ямар нэгэн аимшигт хүч гэж боддоггүй, харин бүхнийг хөндийрүүлэх солиор л гэж үздэг бөгөөд дээд түвшний сүнснүүд гажуудсан сүнснүүдийг үүнээс анхан чөлөөлөхийг чармаадаг байна. Тэнд тамхин гал гэж үгүй. Өөрийгөө танин мэдэх ба босод сүнснүүдтэй нөхөрлөн ойртох нь шагнал, харин хөндийрхэн шийтгэл гэдгийг ухаарна. Учир нь тэр ертөнцид хайр хадгалагдан үлдэж, ариун гигантнүүдийн нэгдэл бол өөрөө мөнхийн амьдрал болдог байна. Тэр чухал байтугай телепатын хуулиас үзвэл тэр нэгдэл бол энд одоо ч хүртэл хүчинтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Одоо ч гэсэн нас сурсан сүнснүүдийн хайр биднийг залбирал хариу өгдөг шүү дээ. Одоо ч гэсэн бидний хайр дурсамж бол тэдгээр талигаа сүнснүүдийг улам дээшээ аялахад дэмжин бэхжүүлдэг. Эрдэм шинжилгээний нарийн судалгаан дээр үндэслэн үзэл бодол ба бахан сургаал хоёр хоорондоо ямар их нийцэж байгаа нь үнэхээр гайхалтай. Хүндрэлтний эвнэгдэл. Та нар бол бас нэг модны үр жимснүүд, нэг мөчрийн навцс, нэгэн цэцэрлэгийн цэцгүүд билээ. Энэ үед бахаалаг айлцсан хамгийн түгээмэл сургаал юм. Бас нэгэн сургаал бол зөвхөн их орноо хайрладаг хүн өөрөөрөө бахархах биш. Харин бүхэл хүндрэлтний хайрладаг хүн өөрөөрөө бахархах ёстой. Эвнэгдэл, хүндрэлтний эвнэгдэл, Бурхны бүтээлт, хамаг бүхний эвнэгдэл бол бахаалагийн сургаалын гол үзэл санаа. Энд ч мөн адил жинхэнэ шашин, шинжлэх ухаан хоёрын уялд аялд харагдана. Шинжлэх ухаан улам хөгжих тусам орчлон дэлхийн эвнэгдэл, дэлхийн олон хэсгүүд бие биеэсээ харилцан хамаарах явдал улам их тодорхой болж байна. Одон орон судлаачийн ажил, физикчийн ажилдаа улам шүтэлцэж, биологч, сэтгэл зүйч хоёрын ажил уялдах гэх мэт уялдаа шүтэлцээ нэмэгдэж байна. Судалгааны аль нэгэн салбарт гарсан шинж нээлт бүр нь өөр салбаруудад бас олон зүйлийг ойлгомжтой болгож байна. Физикийн шинжлэх ухаан, материйн ширхэг бүр өөр нэгэн эсийг өөртөө татаж байдаг гэж заасны адил сэтгэл зүйн ухаанд ч энэ орчлонд амьдарч байгаа хүн бүр бусад хүмүүс нөлөөлж ямагт өөртөө татаж гэдгийг нотолсон билээ. Харилцан туслалцаа гэсэн номондоо хунтаж Кропоткийн бичгтээ адгуулсан амьтнууд ч хүртэл амьдрахын тулд бие биедээ тусалдаг гэсэн байдаг. Харин хүмүүс хоорондоо харилцан тусалцах явдал дайсагнах явдлаас тэр давмгайж байгаагаа соёл иргэншлийн хөгжилдөө шалтгаалах юм. Нэг нийтийнхээ төлөө, нийт нэгнийхээ төлөө гэсэн уриа бол нийгмийн хөгжүүлэн цэцэглүүлэх цорын ганц зарчим билээ. Эвнэгдлийн эрен. Бид хүндрэлтний түүхэндээ шинэ эрен үеийн босгон дээр ирээд байгаа бүх шинж тэмдэг илтгэж байна. Урдн залуу бүргэд бэртэгчин үзэл, материализмын бат бүх хатуу хаднаас уурч байсан билээ. Далавчаараа дэвэн нисэх гэсэн бяцхан орлого тууштай биш. Гэвч ямаг дээшээ хөөрхийг хүсэн мөрөөдөж байлаа. Хоцрогдсон номдол хуучинсаг үзлийн хүлээсэнд улам их баригдаж байв. Харин одоо боолчлын 900 эцс болж хүндрэлтэн оюун санааны хайр ба үнний дээд ертөнцүүдэд сүсэг бишрэл ухаалаг сэтгэлгээнийхээ жигүүрлүүлэх цаг болжээ. Урдынх шиг адил газар чигдэх юм болно. Учир нь бүргэд өсөж том болж жигүүрн гүйцэд ургажээ. Тийм ээ. Өргөн дэлгэр орчин нислэндүүлж гайхалтай эрх чөлөөг мэдэрнэ. Гэхдээ ганц үе шаардлагатай нислэлт нь тууштай шийдэмгий байх ёстой. Хоёр далавч хүч тэнхээтэй байх төдийгүй мөн хоорондоо уялдан ажиллах ёстой. Абдул хаан гэж хэлсэн билээ. Нэг далавчаар нисэж болохгүй шүү дээ. Хүн гагцгүй шашны далавчаараа дэвэн нисэх гэж оролдвол мухар сүсгийн намайг тэр даруунах ба нөгөө далавчаараа тэрээр зөвхөн шинжлэх ухааны далавчаар дэвэн нисэх гэх юм бол хөгжин дэвшиж чадахгүй, харин материализмын гүн намайг чигдэн орно. Аристотель айлдвар. Шашин шинжлэх ухаан хоёрын уялдаа төгс шүтэлцээ нь хүндрэлтний дээд амьдралын онц шаардлага үлээ. Үүнд хүрч чадах аваас хүүхэд бүр шинжлэх ухаан, урдлаг соёлын эрдэм сурцгаас гадна мөн бүхий хүндрэлтний хайрлах зөнч мэрэгдийн сургаалд айлдсанчлан Бурхны хүсэл тааллын баяр баясгалантаар даган бүрдэх талаар мөн адил суралцах болно. Тэгсэн цагт Бурхны ханилг улс энэ ертөнцид тогтож, түүний хүсэл таал диваажин тогтсон шиг газар дэлхий дээр ч биелнэ. Тэгсэн цагт агуу ихэнх тавин Одиссеялийн ертөнцид дүгэн цэцэн. Шашин өөрийн мухар сүсэг зан уламжлал утгуучгүй учиргүй догом номлоос ангижин шинжлэх ухаантай нийцэж чадвал
Дэлхийн ертөнцийг нэгтгэн хариуцгагч агуу их хүч чөлөөлөгдөн бүхий л дайн дажин эвдрэлцэл хөдөөлдөн тэмцэл зөрчлийг хөөн зайлуулж хүн төрлөختөн Бурхны хайр хүч чадал нэгдэх болно. Абдулха Парисээс айлдвар. Мөчир Исая, Эрмия, Эзекиэл, Закария нарын зөгнөл айлдварт мөчир хэмээх нэгэн хүний тухай бас өгүүлсэн байдаг. Энэ нь Христийн тухай зөвнсөн юм гэж христчүүд боддог байсан боловч бахайчууд энэ бол бахавлаг хэлсэн юм хэмээн итгэдэг. Мөчрийн тухай Библиэд байдаг хамгийн урт зөгнөл айлдвар нь Исаягийн 11-р бүлгийн 1, 2, 5, 6, 9, 11, 12-т буюу Исиен шинээс мөчир гарч түүний үндсээс мөчир ургана. Тинхүү түүн дээр эзэн Тэнгэрийн сүнс, мэрэгэн ухаан, оюун ухаарлын сүнс, айлтал зөвлөгөө, хүч чадлын сүнс, эрдэм мэдлэг, Бурханаас эмээх буян мөрийн сүнс буух болмаа. Үнэн зөв буян түүнийг болж, үнэнч сэтгэл түүний цол буур болно. Чон хурагтай хамтран аж төрж, бар сэрвэс ишгтэй хамт хэвтэн, тугал арслангийн зулцах хоёр хамтдаа ханаадаж, жаахан хүүхэд тэднийг хөтлөн дагуулна. Тэд миний хариун уулыг гэмтээгчгүй, устгахчгүй. Учир нь тэнгис далайг ус бүрхдэг шиг газар дэлхий эзэн Тэнгэрийнхээ тухай мэдлэгээр дүүрнэ. Эзэн Тэнгэр өөрийн модрыг дахин хоёр дахь удаага өргөж, үлдсэн ард түмнээ цуглуулan Ассири, Египт, Памрос, Хус, Илам, Синар, Имаф болон далайн арлуудаас цуглуулах тэр өдөр ирнэ. Тэрээр улс үндэстнүүдийг туг далбааг өндөр зоож, Израилийн хөөгдөгсдийг цуглуулж, ертөнцийн дөрвөн зүгээс тарсан евдээчүүдийг хамтд навчирна. Мөчрийн талаарх дээрх болон бусад зөгнөл айлдваруудын тухай Абдулха ингэж хэлсэн байдаг. Тэрхүү хосгүй мөчир тодрон илрэх тэр өдөр болох нэгэн агуу үйл явдал бол улс үндэстнүүдийн дунд Бурхны тугийг өргөж, бүх улс түмэн омог үндэстнүүд Тэнгэрлэг эзэн Тэнгэрийн мөчир болох Тэнгэрлэг далбаан дээр цуглаж, нэгдмэл нэг үндэстэн болохыг илтгэсэн утгатай юм. Шашин шүтлэг хоорондын дайсагналцал, үндэстэн яснууд, хоорондын хүйтэн хүндий байдал, үндэсний зөрчил тэмцэл нь хүмүүсийн дотроос алин устна. Бүгд л нэг л шашин, нэг л шүтлэг,
нэг л үндэстэн, нэг л ард түмэн болж дэлхий хэмээх нэг л их оронд аж төрөн амьдрна. Даян дэлхийн инх тайван, эвийн холбоо бүх орон улсуудын хооронд тогтож тэрхүү хосгүй мөчир бүхэл Израилийн орныг нэгтгэн зөвлөх бөгөөд энэ нь дор нь өөр нь баруун өмнөд хойд зүгт тархан бодрсон еврей хүмүүс бүгд ариун газар суглана гэсэн үг юм. Одоо тэгвэл харагтун. Энэ бүх үйл явдал Христийн эрен зүйнд биелээгүй. Улс үндэстнүүд Тэнгэрлэг мөчрийн нэгэн далбаан дор нэгдээгүй. Харин эзэн Тэнгэрийн энэ хүү мөчлөгт бүх улс үндэстэн ард түмнүүд энэ туг далбаан дор нэгдэж байна. Үүний нэгэн адил бүх дэлхийгээр тарж бутарсан Израиль орн Христийн эрен зүйнд ариун газар дахин нэгдээгүй. Гэвч бах хавлагын мөчлөгийн ихэн үед уг Тэнгэрлэг амлалт зөнж мэрэгдийн судар намд айлсанчлан биелж евдээчүүд ариун газар руу ирж байна. Тэд өөрсдийн бүтээсэн хот тосгодоо амьдарч өдөө өдөрт улам их хөдөлмөрлснөөр эцэст нь бүхэл Палестин тэдний хөрөн болно. Учир нь тайлгсан зарим асуултууд. Дээрх зүйлийг Абдулхай бичснээс хойш Палестин орн Туркчүүдийн гараас мулдарсан бөгөөд хамтын холбоодны хүчнүүд Палестинийг Идвэчүүдийн орн болохоор шийдвэр гаргасан билээ. Дэлхийн дайнаас хойш мөн хэдийгээр инх тайван аюулгүй байлыг бүрэн хангаж чадахгүй байгаач улс үндэстнүүдийн холбоо бий болж улс орнуудын дунд хамтын хариуцлага хүлээх шинэ үзэл санааг бий болгож дэлхийн иргэншлийн талаар ханхны хичээл сургамжийг олон хүмүүст олгосон билээ. Гэвч энэ бүхэндөө дийлэн амжилттай болохгүй байгаа нь өдрөөс өдөрт эрч хүчэн авч хуучин эмх журам халиран удах тусам бат хүчтэй алхаагаан эхлээд буй бах хавлагийн шинэ эмх журам шаардлагатайгаар илтгэж байгаа юм. Бурхны өдөр. Өдөр гэсэн үг нь Бурхны өдөр, хожмын өдөр гэсэн хэллэгт эрен үе гэсэн утгатай юм. Шашны агуу үндэслэгч нар бүгд л ийм нэгэн өдөртэй байлаа. Тус бүр нар лугаан адил байв. Зөнж мэрэгний сургаал нь өөрийн гэсэн үүрийн цолмонтой байсан агаад сургаалынх нь үнэн мөн чанар хүмүүсийн оюун бодол зүрх сэтгэлийг улам гийгүүлэн гэрэлтүүлснээр эцэст нь үр нөлөөллийнхөө хувьд оргил хөвдөг байсан байна. Түүний дараагаар аажимдаа харанхуй сургаалыг нь буруу зөв тайлбарлан гажуудуулж бүрхэх харанхуйн сүудэр дэлхийг нөмрөх тэр үед шинэ өдрийн наран манддаг байна. Бурхны дээд тодруулагчийн өдөр бол хожмын өдөр юм. Яагаад гэвэл энэ өдөр хизээж дуусахгүй, хизээж шөнөөр солигдохгүй юм. Түүний наран хизээж шингэхгүй. Энэ ба нөгөө ертөнцийн бүх хүмүүсийг гэрэлтүүлж байх болно. Үнэндээ ч оюун санааны альч нар хизээж жаргаж байсангүй. Мосе, Христ, Мухаммед болон бусад зөнч мэрэгдийн нар элчин буураагийн хэвээр тэнгэрт мандаж байна. Гагцхүү энэ дэлхийн үүлнүүд тэдгээр ингэрэл туяаг газар руу тусахгүйгээр халахалсан байна. Бах хавлагийн дээд наран болбоос эцэст нэгдгээр харанхуй үүлнүүдийг замхруулж улмаар бүх шашны хүмүүс бүх зөнч мэрэгдийн тусгасан гэрэл баясан цэнгэж бүхий л зөнч мэрэгдийг толдон тодруулсан нэг л Бурхны магтан дуулна. Шүүлтийн өдөр. Агуйг шүүлтийн өдөр ирэх тухай Христ Ёгт үгийг ашиглан ихэд бичдэг байсан байна. Жишээлбэл хүний үрээцгийнхээ алдраар залран бууж хүн бүрт хийсэн үйлээр нь шан хүртэн. Матай 16:27 гэсэн байна. Тэрээр энэ өдрийг ургац хураах удиралтай адилтгаж, зэрлэг шарилжийг шатааж, тариа будаага хураана хэмээсэн юм. Тийхүү үеийн эц болно. Хүний хүн сахиусан элч нараа илгээж, тэдэн нүгэл хилэнцтэн хийгээд хууль бусаар үйлдэгчдийг цуглуулan түүний хаан тусаас гаргана. Тэдний галтай зууханд хаях бөгөөд тэнд уйлах хийгээд шүдэ хавирах болно. Тэр үед үнж зүүн тэдний эцгийн хаан тусад нар мэд гэрэлтэх буюу Матай 13:43. Үеийн эц гэсэн үгийг Библийн албан ёсны хувилбарт дээрх болон бусад төстэй хэсэгт ашигласан нь олон хүмүүс шүүлтийн өдөр ирэхэд дэлхийг гэнэт устна гэж ойлгоход хүрсэн байна. Гэвч энэ бол алдаа юм. Угуугийн жинхнээр нь орчуулбал эрен үеийн оргил буюу төгсгөл гэсэн утгатай юм. Христ эцгийн ханилг улсыг энэ дэлхий дээрж Тэнгэр диваажинч байгуулна хэмээн сургасан билээ. Тэрээр ханилг улс үнэлсэн нэрлээ.
Хүсэл таалал нь тэнгэр диваажинч газар дэлхий дээрч биелэн хэмээн залбирахыг сургасан. Цэцэрлэгийн тухай сургаал зөвлөлд цэцэрлэгийн эзэн тэнгэр эцэг хүрлцэн ирж муу санаатан тариаланчдыг устгах хагаад харин цэцэрлэгийг устгалгүйгээр өөр тариаланчдыг авчран тэд өөрсдийн үйлрэлд түүнд зориулан үржим сургуулж өгч байгаагаар дүрсэлсэн байдаг. Тэгэхээр газар дэлхий устгахгүй харин дахин шинжлэгдэнэ гэсэн үг. Христ тэрвийн талаар өөр нэгэн газар хүний хүү алдрынхаа сэнтий залрах үед дахин шинжлэгдэнэ хэмээн айлдсан байна. Гиген Петрийн тухай сэхэрэг цаг үе бүх юм өөрчлөгдөн шинжлэгдэж энэ үеийн тухай ертөнц дэлхий анх эхэлсэн тэр үеэс хойш түүний бүхий л ариун зөн чимрэгд айлдсан хэмээн хэлсэн байна. Тиймээс Христийн айлдсан тэр шүүлтийн өдөр гэдэг бол Исая болон хуучин гэрээн дэх бусад зөн чимрэгдийн зөгнсөн тэр эзэн тэнгэрийн залран ирж муу санаатнууд аимшигтайгаар шийтгэгдэж шудрагаас тогтож газар дэлхий ба диваажинд буянд ёс захирах тэр цаг үетэй адил гэдэг нь ойлгомжтой. Бахан сургаалаар бол Бурхны тодруулагч залран ирэх үеийн шүүлтийн өдөр байдаг бөгөөд харин эрхэмдээ тодруулагч бахавлаа залран ирэх нь бидний амьдарч буй энэ цаг үеийн мөчлөгт агуу их шүүлтийн өдөр болдоо. Христ Мухаммед болон бусад зөн чимрэгдийн дуурсгасан бүрээн дуу болбоос тодруулагчийн дуудлага бөгөөд энэ дуудлагыг тэнгэр диваажин ба газар дэлхий дээр оршигч амьтай амьгүй бүхэн сонсдог юм. Бурхны тодруулагчаар дамжуулан Бурхантай уулзран уулзах тавилан болбоос түүнтэй уулзарч түүнийг танин мэдж хайрлах энэ диваажингийн үүд хаалгаар орж түүний бүтээл бүх амьтантай хайраар амьдрах тэр хүмүүс ногддог юм. Харин Бурхны тодруулагчийн нээж өгсөн Бурхны замаас илүү өөрийнхөө замыг дагсан хүмүүс хувиа хичээх, нүгэл, алдаа дутагдал, дайсагналын тамд өөрсдийгөө унгаах юм. Агуу сэхэрэл. Шүүлтийн өдөр бол бас сэхэрэлтийн өдөр. Үхэгсдийн амьдлах өдөр юм. Коринфачуудад хандаж бичсэн анхны илгээлтэнд Гиген Павел ингэж хэлжээ. Харагтун. Би чамд нэгэн нууцыг тайлъя. Бид унтаж ба нойрсохгүй харин нэгхэн мөчийн дотор нүд өрөмхийн зөөр сүүлчийн бүрээн дуугаар өөрчлөгдөнө. Учир нь бүрээн дуу дуугарч үхэгсэд амилж бид бүгд өөрчлөгдөнө. Учир нь энэ нүгэлтэн нүгэлгүй болж энэ үхэлт нүхэлгүй мөнх болно. Коран 15:51-53. Үхэгсэд амьлах тухай эдгээр үгсийн талаар Бахавла Китаб Иганд ингэж бичжээ. Амьдрал үхэл гэсэн үгийг судар бичгүүдэд ашиглахдаа сүсэг бишрлийн амьдрал ба сүсэггүй бурхангүй үзэл гэсэн утгаар ашигласан бөлгөө. Ихэнх хүмүүс эдгээр үгсийн утга учирыг ойлгож чадаагүй дээ. Бурхны тодруулагчийг няцаан жигшиж, түүний тэнгэрлэг өдөрдмжийн гэрлийг дагах буйнаас өөртөө татгалзаж, мөнхийн гоо жавхлангийн жишээг дагахаас зургуйсан юм. Та нар дахин төрөх ёстой гэж Иесус хэлсэн билээ. Тэрээр дахин хэлсэн. Хүн ус ба сүнснээс төрөөгүй бол Бурхны ханилг усад нэвтэрчүүл чадна. Махан бодоос л төрсөн бол махан бол, сүнснээс төрсөн бол сүнс гэсэн юм. Эдгээр үгсийн зорилго бол шашны эрен үе бүхэнд төрсөн хэн боловч сүнснээс төрсөн бөгөөд ариун гэгээн тодруулагчийн амьсгалаар амьдарсан бөгөөд амьдрал бас хэрэлтийг олсон тэрээр Бурхны хайрын диваажин нэвтрэн орсон гэсэн доршин. Харин ийм хүмүүсийн дунд ороогүй хэн боловч үхэл хагцлыг амсаж сүсэггүй мөнхийн галба Бурхны цэрлэлийн дамж шатмай. Эрен үеэрэн зүүн бүхэнд Бурхны зөн чимэргэд болон тэдний сонгон шав нарын зориг болбоос үхэл сэхэрэл шүүлт гэсэн ойлголтуудын оюун санааны ач холбогдлыг батлан айлтгад оршиж ирсэн юм. Чи тэнгэрлэг мэдлэгийн тунгалаг уснаас ганцхан ч болов дуслыг хүртэж чадваас. Жинхэнэ амьдрал бол махан бодын амьдрал бус харин сүнсний амьдрал юм гэдгийг даруй ойлгон ухаармай. Учир нь махан бодын амьдрал хүнд ч амьтанд ч ялгаагүй байдаг бол сүнсний амьдрал болбоос гагцгүй сүсэг бишрэлийн далайнаас хамсаж үл эргэлзхэн үржимснээс хүрсэн ариун сэтгэл зүрхэндэл байдаг юм. Ийм амьдрал үхэл гэдгийг үл мэднэ. Ийм оршин тогтнол ашид мөнхийн тэтмийг эзэмшнэ. Үнэн сүсэгтэн хүн болбоос энэ ертөнцөд ирээдүйн ертөнцөд амьдрна гэсэн үгтэй адил буюу хэрв амьдрал гэсэн үгээр энэ газар дэлхийн амьдралыг хэлдэг байсан бол үхэл түүнийг эзэмдэн авна гэдэг нь тодорхой. Китабыг хуудас 74-76-78. Бахан сургаалаар сэхэрэл гэдэг нь ердийн бие махбодтой ямарч холбоогүй юм.
Хүний бие махбод нэгэнд үгснэл бол тэр чигээрээ үхэн. Задарч устдаад атом хэсгүүд нь хизээж хуучны хэлбэр дүрсэндээ орохгүй. Харин сэхэл гэдэг бол хүн бурхны тодруулагчийн хайрлсан ариун сүнсний ишгийг хүртэн оюун санааны шинэ амьдралд төрхийг хэлнэ. Энэ тохиолдолд түүний амьлан босч байгаа тэр буш бол босс. Бурхныг үл хайхарсан мөнхөн харанхуй буш байсан юм. Сэрж өндийсэн тэр нойрон бодбоос олон хүмүүс Бурхны өдрийн үрийн цолмог хүлээж байна. Химэн оюун санааны зогсонг байдалд орсон явдал юм. Ил үрийн цолмон газар дээр амьдарч өгсөн амьд бүх хүмүүсийг гэрэлтүүлдэг боловч оюун санаагаар өгсөн тэр хүмүүс түүнийг мэдрэх чадалгүй сохор байдаг. Сэхэрэлтийн өдөр гэдэг нь 24 цаг үргэлжлэх өдрийг хэлээгүй. Харин идэгвэ эхэлж өнөөгийн ертөнцийн мөчлөг дуусах хүртэл үргэлжлэх хэрэг үеийг хэлнэ. Өнөөгийн соёл иргэншлийн улмар гараг дэлхийн хөрснөөс бүрмөссөн устан арилсан ч энэ хэрэг үе үргэлжилсээр байх болно. Христ эргэж ирсэн. Бурхны ирээдүйн тодруулагчийн талаар Христ олон удаа 3 дугаар биеэс хэлсэн байдаг. Харин зарим тохиолдолд 1-р биеийн өмнөөс хэлсэн байдаг. Жишээлбэл би чамд байрыг чинь засаж өгөхөөр явна. Би яваад байрыг чинь засаж өгөхөөр бол би дахин эргэж ирнэ. Чамайг өөртөө хүлээн авна. Иоанн 14:12. Үзэгдлийн 1-р бүлэгт Есүс тэнгэрт халихынхаа өмнө худаг шав нартай ингэ хэлэхдээ та нараас холдон тэнгэрт хөөрч байгаа энэ Есүс тэнгэрт явсан тэрэл замаараа дахин эргэж ирнэ гэснийг уншиж болно. Энэ бол бусад ижил төстэй айл дөрүүдийг унссан христчүүд хүмүүний хүү Тэнгэрийн үүлэн дундаас гайхамшигт алдраар бууж ирнэ хэмээн итгэж 2000 жилийн өмнө Иерусаламын гудамжаар алхаж загалмайн цовдлуулан цусаа асгаруулсан мөнөөх Есүсийг яг л тэр дүрээр нь дахин олж харна хэмээн хүсэн хүлээдэг юм. Тэд түүний гар хөлн дээр хадаасны улмөр болон түүний бөөрөндөх жадны улмөрийг өөрсдийн гараар тэмтэрч үзнэ хэмээн хүлээдэг. Гэвч Христийн хэлсэн өөрийнх нь үгсийн талаар жаахан ч болтгой тунгаан бодож үзвэл ийм санаа бодол нь буруу гэдгийг нотлоод өгнө. Христийн үед амьдарч байсан эдээчүүд Элияг эргэж ирэх талаар мөн л ийм л бодолтой байсан учраас Есүс тэдний эндэрлийг тайлбарлаж Элия эхлээд ирнэ гэсэн зөвнөл нь биелэгтэй. Урдын Элия өөрийн дүрээр эргэж ирээгүй. Харин түүний оронд Элиягийн сүнс хүч чадлыг эзэмшин загалмайлагч Иоанн ирсэн хэмээн нотолж байв. Христ цааш нь хэлэхдээ хэрв та нар үүнийг зөвшөөрвөл энэ бол ирэх ёстой байсан Элия мөнөөс мөн гэдгийг ойлгоно. Сонсох чихтэй хүн байв сонсогтун хэмээжээ. Тиймээс Элия эргэж ирнэ гэдэг бол өөр эцэг эхээс төрсэн өөр хүн Бурхны мөн л сүнс хүч чадлыг эзэмшин ирнэ гэсэн үг байсан юм. Тэгэхээр Есүсийн энэ үгийг Христ эргэж ирэх асуудал дээр бас ашиглаж болох юм. Христ эргэж ирэхдээ өөр эхээс төрсэн өөр хүн боловч бас л Христийн адил Бурхны сүнс ба хүч чадлыг харуулсан хүний дүрээр эргэж ирнэ гэсэн үг юм. Христ эргэн ирэх зөвнөл нь бахвалаа тодорчноор биелсэн юм хэмээн бахвалаа айлдсан байдаг. Тэрээр ингэж айлджээ. Нарны тухай бодогтун. Хэрв нар одоо би өчигдрийн нар байна гэж хэлэх юм бол тэрээр үннийг хэлнэ. Тэрхүү нар цаг хугацааны дарааллыг эргэцүүлэн тооцоолоод би өчигдрийнхөөс өөр нар байна гэж хэлбэл бас үннийг хэлнэ гэсэн үг. Үүний мөн адил хэрв бүх өдрүүд угтаа нэг л өдөр бөгөөд хоорондоо адилхан гэвэл энэ зөв бөгөөд үнэ юм. Гэвч тэдгээр нэр шинж тэмдгээрээ ялгагдаж өөр байдаг гэвэл бас л үнэ. Хэдийгээр тэд адилж хинч өдөр бүр өөрийн гэсэн шинж тэмдэг онцлог чанартай гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ийм л байдлаар Бурхны гэгээн тодруулагч нарын ялгаа болон эв нэгдлийн шин чанарыг ойлгохтун. Чингээс чи ялгаа болон эв нэгдлийн нууцлаг чанарын талаар хамаг алдар нэр шин чанарыг бүтээгч Бурханаас өгсөн битүү дохиог ухаандаа ойлгон тунгаад янз бүрийн цаг үед тэр хүн мөнхийн гоо үзэгслэн ямар учраас өөр нэр өргөмжлөлтэй байсны нэн улмаа. Китабига хуудас 14-15. Авдуулахаа ингэж хэлжээ. Христ 2 дахь удаага ирнэ гэсэн хүмүүсийн бодож байгаа шиг тийм утгатай биш ээ. Харин түүний дараагаар ирнэ хэмээн амлагдсан тэр нэгнийг хэлж байгаа юм. Тэрээр хамаг ертөнцийг хүрээлэн ивгээсэн Бурхны ханилг ус ба Бурхны хүч чадлыг агуулan хурж ирнэ. Энэ ноёрхол бол хүмүүсийн зүрх сэтгэл сүнсэнд оршихоос биш материалт ертөнцид хамаарахгүй.
Учир нь материалын ертөнц болбоос эзэн Тэнгэрийн мэлхмий жижиг ялааны нэгхэн далавчийн дайнд шүрэхгүй гэдгийг мэдхийг хүсвэл мэдэтгүй. Үнэн хүү Христ эхлэлгүй. Эхэн үеэс түүний ханилга устай ирсэн бөгөөд мөнхийн мөнх хүртэл түүний ханилга устай л ирнэ. Яагаад гэвээс энэ утгаараа Христ гэдэг бол Тэнгэрлэг мөн чанар, хурамсдын игэл жирийн мөн чанар хийгээд эхлэл төгсөлгүй нэгжийн илэрхийлэл бөлгөө. Энэ нь цагийн мөчлөг бүхэн цугуйж, ургаж мандаж жаргадаг. Авдул ховын сургаал бичгүүд хуудас 138. Эцсийн цаг үе. Христ ба түүний худагч шавнар хүмүүний хүү эцгийнхээ алдраар эргэж ирэхийн олон шиш тэмдгийг дурссан байдаг. Христ ингэж айлтжээ. Иерусалим хот цэрэг аримд бүслэгдсэн байхыг та нар харвал үгээр л хоосролтон ойрхон байна гэдгийг мэддэггүй. Учир нь энэ бол өш авалтын өдрүүд байхагаад бичигдүүлсэн бүх зүйлс биелэлээ олох болно. Учир нь тус нутагт аимшигтай их сүрэл дайрч, аимшигтай их цээрлэг ард түмэнд нь хүртээ. Тэд тийхүү сэлмийн эрэнд автан унаж, бүх улс үндэстэнд боочлогдон олзлогдно. Иерусалим тэгээд буруу намтнуудын цаг эцэс болох хүртэл тэдний хөлд гიშгэгдэнэ. Луг 21:20-24. Тэрээр дахин хэлэхдээ та нар хүнд чимэглэхдэггүй тул хичээгтэн. Юу хэмээвээс олон миний нэрээр ирж би бол Христ хэмээн өгүүлэн олныг хуурна. Бас та нар дайн болон дайны сургийг сонсох боловч бүү айхтун. Юу хэмээвээс энэ бүх зүйлс нь заавал учрах болно. Харин эцэс нь арай болоогүй. Бас үндэсний эсрэг, хаан тус нь хаан тусын эсрэг босож, бас газар дөлсгөлөн болж газар хөдлөх болно. Харин энэ бүгд нь гай зовлонгийн эхэн болоо. Тэгээд та нарыг гай зовлон тушаан, та нар алагдаж, миний нэрийн төлөө гэсэн бүх үндэстэн үзэн ядагдана. Тэр цагт олон нүгэлд унаж, нэг нэгнээ тушааж, нэг нэгнээ үзэн ядах болно. Бас олон худал зарлагууд гарч олныг хуурах болно. Бас хууль бусан дэлгэрэх тул олны хайр хүйтэн болно. Харин эцэс хүртэл төвчгч наврагдана. Тэнгэрийн хаан тулсын сайхан мэдээ нь хамаг улсад гэрч болохын тулд бүх дэлхийд тунхаглагдана. Тинхүү эцэс нэр нь Матай 24:4-14 гэжээ. Эдгээр хэсгүүдэд Христ маш тодорхойгүй. Ямар ч учир битгүүлэг шинжгүйгээр хүмүүний хүү заларч ирэхээс өмнө болох үйл явдлыг зөвгөн тодорхойлсон байдаг. Христ эдгээр үгийг айлцснаас хойш олон зуун өнгөрч энэ бүх шинж тэмдэг нь бүгд л биелжээ. Дээрх хоёр хэсгийн төгсгөлд нь тэрээр эрх цагийн шинж тэмдэг болох үйл явдлыг дурджээ. Эхний тохиолдол Едече зөлөгдөхөн болж Иерусалим сэргэн босно гэсэн бол сүүлчийн хэсэгт нь Евангели судрыг бүхэл дэлхийд номдон дэлгэрүүлэн хэмээжээ. Энэ хоёр зөвнөл хоёулаа манай үед биелэгдэж буйн сонирхолтой. Хэрвээ эдгээр зөвнөлийн хэсэг нь бусад зөвнөлийн адил үнэн юм бол бид тэгвэл Христийн айлдаж байсан тэр үеийн эцэст амьдарч байгаа гэсэн үг болох нь. Сэхэрэлтийн өдөр ирэхээс өмнө болох үйл явдлын талаар Мухаммед Коран сэдвэртээ ингэж бичсэн байдаг. Аллах Тэнгэр айлдсан Есүс минь үнэн хүү би чамайг өхүүлж өөртөө ойртуулан өргөмжилж үл итгэх хэстийг ял зэмлээс чамайг чөлөөлж чамд итгэгчдийг үл итгэгчдийн дээгүй сэхэрэлтийн өдөр хүртэл эрхэмлэн дээдлэх болмоо. Тэр цагт та нар надад эргэж ирж зөрчил маргааныг нь та нарын хооронд талсан шийдэх болно. Суура 3:54. Иудейчүүд хэлэхдээ Бурхны мутрага үгэнжинд хүлээстэй гэжээ. Өөрсдийнх нь гар хүлэгдэж хэлсэн үгнийхээ төлөө тэд цээрлэгдээсэй билээ. Үгүй ээ. Түүний мотрог хоёулаа чөлөөтэй тэний. Тэрээр өөрийнхөө дураар бэлэг хишиг тараан. Эзэн Тэнгэр чинь чамд илгээгдсэн тэр зүйл болбоос олон хүмүүсийг эсэргүүцэн босч үл итгэхэд хүргэнэ. Бид дайсагнал үзэн ядал тэдний хооронд сэхэрэлтийн өдөр хүртэл үргэлжлэх хэмээн хүссэн юм. Гэвч дайны галыг асах бүрийд нь Бурхан түүнийг унтраах болмоо. Суура 5:69. Бид Христчүүд химээж бүх хүмүүстэй гэрээс байгуулв. Гэвч тэд сурсан мэдснийхээ тал хэсгийг мартжээ. Тиймээс бид тэдний хооронд дайсагнал үзэн ядал сэхэрэлтийн өдөр хүртэл үргэлжлэх хэмээн болгоосон бөлгөө. Эцэст нь Бурхан тэдэнд бурууг нь хилээд өгнө. Суура 5:17. Эдгээр үгс Иудейчүүд
Христчүүдийн хувьд бараг тэр аяараа биелсэн бөгөөд Мухаммед альбраа айлсан тэр үеэс хойш эдээчүүд христчүүд хоорондоо тэмцэлдэж хагарал ботролд өртөж ирсэн билээ. Харин бахан нэрэн сэхэрэлтийн өдрөө гиснээс хойш ил байдал эцэс болох гэж байгаа шинж тэмдгүүд илэрч эхэлсэн юм. Тэнгэр диваажин газар дэлхий дээрх шинж тэмдгүүд амлагдсан элч залран ирэхэд илэрх шинж тэмдгүүдийн талаар Юудын, Христийн, Исламын судрагчдад хоорондоо түндэстэйгээр дүрслэн бичсэн байдаг. Йоэлийн номонд бичсэн "Тинхүү би газар дэлхий ба диваажин гайхамшигыг үзүүлж, цус гал утаан уньяарыг үзүүлнэ. Эзэн Тэнгэрийн агуу их аимшигт өдөр ирэхээс өмнө нар харанхуйлж, сар цуснд будагдана. Учир нь Юудэ ба Иерусалимыг дахин боолчлох тэр өдрүүдэд, тэр цаг үед би бүх улс үндэстнүүдийг цуглуулж, тэднийг Йосафатын хөндийд авчирч, тэднийг шийтгэн яллаа. Шүүлтийн тэр хөндийд үе төмөрөө цуглана. Учир нь шүүлтийн хөндийд эзэн Тэнгэрийн өдөр ойр байна. Нар сар хоёр харанхуйлж, од мичдийн гэрэл бүхэн эзэн Тэнгэр Зион уулнаас хашгирч, Иерусалимаас дуу хоолойгоо гаргах тэр үед Тэнгэр диваажин ба газар дэлхий донслон чичлэнэ. Гэвч эзэн Тэнгэр бол хүн ардынхаа итгэл найдвар нь болно. Йоэл 2:30-32-д 3:1-2-14-16 Христ ингэж айлтжээ. Эдгээр өдрийн гамшиг зовлон өнгөрмөгц, нар харанхуй болох бөгөөд, сар гэрэлгүй болж одод Тэнгэрээс унах бөгөөд, Тэнгэрийн хүчнүүд цочрон дөрөх болно. Тэр цагт хүний хүүгийн шинж тэмдэг нь Тэнгэрт үзэгдэх бөгөөд, бас газар дээрх бүх овог аймаг нь чангаар уйлалдан, хүний хүү ирэх чадал хийгээд их цог жавхлантайгаар Тэнгэрийн үлийг хөлөглөн ирэхийг үзэх болно. Матай 24:29-30 Коран сударт ингэж бичсэн байдаг. Нар харанхуйд бүрхэж, од мичид бүдгэрч, уулахад газраас хүндэрэн хөдлөх тэр үе. Номын хуйлаас тайлагдаж, Тэнгэр хуулагдаж, там шатан дүрлцгэд суура. Китабиган сударта бахавла тайлбарлахдаа нар сар од мичид, Тэнгэр диваажин, газар дэлхийн тухай эдгээр зөвгнөл айлдвар нь бэлэг тэмдгийн чанартай бөгөөд тэдгээрийг шууд утгаар нь өгчлэн ойлгох ёсгүй гэсэн юм. Зүүн чимэр гэдэг ихэнхдээ материалыг биш оюун санааны зүйлс, бодит биш оюун санааны гэрлийн тухай айлтдаг. Тиймээс нар гэж дурдвал тэр нь шүүлтийн өдөртэй холбоотойгаад үнэн зөвийн нарыг хэлж байгаа хэрэг юм. Нар бол гэрэл гэгээний дээд их сурулж, тиймээс Мосе бол эдээчүүдийн хувьд нар байсан. Христчүүдийн хувьд нар, Мухаммед мусульманчуудын хувьд наран байсан юм. Нар харанхуйлаа хэмээн зүүн чимэргэд айлдсан бол тэр нь тэдгээр оюун санааны нарнуудын ариун сургаал нь буруу тайлбар, буруу ойлголт болон атгах сэжиг үзэлд автан харанхуйлж, хүмүүс оюун санааны хувьд харанхуй болсныг өгүүлсэн юм. Сар болон од мишид бол гэрэл гэгээг цад суулдаг боловч нарыг бодвол арай бүдэг байдаг бөгөөд хүн ардыг удирдан чиглүүлэх шашны тэргүүн багш нарын сар од төлөөж байгаа юм. Сар гэрлээ өгөхөө боллоо. Эсвэл цуснд будагдлаа. Од мичид Тэнгэрээс унлаа гэж байгаа нь сүм хийдийн тэргүүн лам нар доройтож, тэмцэл маргаанд хутгалдан, ухаан богиносч, хурмстын зүйлсийн талаар бодохын оронд энэ газар дэлхийн юмст орооцолдох болжээ гэснийг итгэж байгаа юм. Эдгээр зөвгнөл айлдварын утга учирыг ганцхан талаас нь тайлбарлаж болохгүй бөгөөд эдгээр бэлэгдлийг бас өөр бусад талаас нь тайлж болох юм аа. Бахавла нар сар од мичид гэсэн үгийг ашиглаж байгаа нь бас нэг утгаараа шашин бүрийн сургаал номлолтой холбоотой гэж хэлсэн юм. Шин шашин сургаал ирэхэд өмнөх шашин сургаалын ёс жаяг, хэв маяг, заншил, хууль журам цагийн ирэхээр өөрчлөгддөг тул энэ утгаараа нар сар өөрчлөгдөж од мичид тарж бутардаг ажээ. Аль ч утгаар наваад үтсэн эдгээр зөвгнөл айлдвар нь яг л өвчлөн бэлхийн аргагүй лээ. Жишээлбэл сар цуснд будагдаж од мичид Тэнгэрээс унаж чадахгүй шүү дээ. Хамгийн бүдэг од гэхэд дэлхийгээс олон мянган удаа том байдаг. Тэгэхээр нэг од Тэнгэрээс дэлхий дээр бууж ирэх юм бол дэлхий гэж байхаа болно бидтэй. Түүнээс гадна эдгээр зөвгнөл материалыг хийгээд оюун санааны хувьд биелдэг юм. Жишээлбэл зүүн чимрэгдийн айлдсанчлан ариун газар олон зууны турш элцэнцэл болж ямар ч үржил шимгүй агалах газар болсон билээ. Харин сэхэрэлтийн өдөр энэ нутаг
Исиягийн зөгнсөнчлэн сар найз цэцэглугай адил баясан цэцэглэж эхэлсэн нь харагдаж байна. Хагас 100 жилийн өмнө элснээсээр юуч байгаагүй газар өнөөдөр хүмүүс олноороо сууршиж газар хөрсийг хаглан ургамал тариа ургуулж цэцэрлэг байгуулж чидүүн жимсээс цэцэрлэгүү цэцэглэн босч байна. Хүмүүс жад сэлмээ анжис хадуур болгож дайтан байлдахын оронд ажил хөдөлмөрөөр эрхэлбэл аль ч нутгийн элсэн цөл аглах хэр газарч өөрчлөгдөн цэцэглэж хүнд хэцүү амьдрал арт үлдэж нутгийн уур амьсгал зөөлөрч хот тосгодын агаар бохирт хомболж материалг утгаараа шин диваажийн шин газар дэлхий гэдэг нь бодтоор биелэх болно. Хэрхэн эргэж ирэх тухайд үеийн эцэст хэрхэн заларч ирэх талаараа Христ ингэж айлтжээ. Тэр цагт хүний хүүгийн шинж тэмдгэн тэнгэрд үзэгдэх бөгөөд бас газар дээрх бүх овог аймаг нь чангаар уйлалдан хүний хүү эрх чадал хийгээд их цог жавхлантайгаар тэнгэрийн үүлийг хөлөглөн эрхийг үзэх болно. Бас тэр нь ер бусын элч нараа бүрээний их дуутай хамт илгээх бөгөөд тэдэнд түүний сонгогдохстыг тэнгэрийн нэгэн хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн зүгээс суглуулна. Хүний хүн сүр жавхлантайгаар бүх хариун ер бусын элч нартай хамт ирэхэд өөрийн цог жавхлантай хааны суудалд сууна. Мөн түүний өмнө бүх үндэстэн зугларахад хончин нь хонио яманаас ялгах мэт нэгийг нь нөгөөгөөс нь ялгана. Матай 24:30-31, 25:31-32. Эдгээр болон бусад сургаал айлдруудын талаар Бахаула Китабигаан судартай ингэж айлтжээ. Диваажин гэсэн үг нь өргөмжит сүрлэг байдлыг илтгэж байгаа болоо. Яагаад гэвээс диваажин бол ариун гэгээн тодруулагч өнөртний алдрын их булгуулагчдын үүдэл нээлтийн суудал болоо. Эдгээр өнөртний бие сүд ихэнхээ хөвлийгээс төрсэн хэдийч мөн чанартай бурхны хүсэл тааллын тэнгэрээс бууж ирсэн юм. Тэд хэдийгээр энэ газар дээр амьдарч байгаа боловч дээд тэнгэр дэх алдрын өргөөн жинхэнэ ёсоор оршдог болгоо. Үхэлт хүмүүсийн дунд алхахдаа тэд тэнгэрлэг ахуйн диваажинд дүүлж явдаг. Тэд хөлгүүргээр сүнсний замаар гიშгэлж далавчгүйгээр тэнгэрлэгийн нэгэн өндөрлөгт манддаг. Амьсгалах амьсгаа бүрээрээ тэд хэмжээшгүй их орон зайг эзэлж агшин мөч бүрт нүдэнд үзэгт баавд үзэгдэх аймагуудыг хэрэн гиснэ. Китабигаан. Үйлс гэдэг нь харин хүмүүсийн дур хүсэл замд үл нийцэх зүйлсийг хэлнэ. Урд нийш татсан шад мөрөн түүний айлд санчлан хутаг шавнар та нар дээр хурч ирэн та нарын сэтгэл үл нийцэх зүйлсийг авчрах бүрийд та нар өөрсдөөрөө эремшин бардаж заримыг нь нэр зээлдэгч хэмээн буруутгаж заримыг нь хороож байсан билээ. Коран 2:87. Эдгээр үйлс нь нэг утгаараа хууль зарлигийг халах, өмнөх хэрэн үеийн ёсыг халах, хүмүүсийн дунд түгээмэл ёс жаяг, занжлын няцааж, бичиг соёлгүй хэдий шүтлэг түнж шүтлгийг эсэргүүцэгч мэрдэмтэн мэрэгдээс өргөмжлөн дээдлэхийг бэлэгддэг юм. Бас нэгэн утгаараа энэ үг нь мөнхийн гожоглон болбоос идэж уух, баян хоосон, алдар нэр, гутамшиг доромжлол, унтах, алхах зэрэг хүний хязгаарлагдмал нөхцлүүдийг эзэмшин хүмүүний дүрээр тодорсон учраас зарим хүмүүсийн оюун ухаанд эргэлзээ төрүүлж түүнээс нүүр буруулахад нөлөөлдөг ажээ. Иймэрхүү саад хөшгийг ихэвчлэн үйлс хэмээх үгээр зүйрлэн ярьдаг. Ийм л үйлс газар дэлхий дээр оршигч бүхний эрдэм мэдлэг ба ухаарлын тэнгэрийг таллан хуваадаг юм. Тэр өдөр үйл тэнгэрийг хуваана. Коран 25:25 хэмээн тэрээр хэлсэн билээ. Хүмүүсийн нүднээс нарыг үйл халахалдаг шиг эдгээр зүйлс нь хүмүүс тэнгэрлэг гэрлийг олж харахад нь саад болдог байна. Үүнийг үл итгэгчдийн амнаас унсан үгсч бас гэрчлэнэ. Ариун сударт бичсэн нь тийхүү тэд хэлэхдээ ямар хутаг шавийн байдаг юм бэ? Тэрээр хоол идэж гудамжаар алхаж байна шүү дээ. Тэнгэрээс сахиусан тэнгэр бууж ирж түүнтэй хамтрахгүй юм бол бид итгэхгүй хэмээжээ. Коран 25:7. Босод зөнч мэрэгд чалгаагүй ядуурл хоосрыг амсаж зовлон зүдгүүрт өртөж өлсөд цанган энэ ертөнцийн өвчин эмгэг хувь тавилан бас эдэлдэг байжээ. Эдгээр ариун хүмүүс ингэж дутагдан гачигдаж байгаад гайхаж хүмүүс эргэлзэнтэй энгэлзэж энэ дүүрэн дөөрөгдөж байсан байна. Чиний төлөө бичсэн бол би тэнгэр диваажин ба газар дэлхий дээр байгаа бүхнийг бүтээхгүй байсан гэж бурхан айлдсан байтал тэрээр ийм их зовлон зүдгүүрт өртчихөөд дэлхийн бүх улс төмнүүдийг захирж
Өөрийгөө бүх орчлонгийн зориг Бурхны илгээсэн элч хэмээн яаж зарлаж чадна вэ гэж хүмүүс боддог байсан байна. Бурхны зөнчин иргэн бүр мөн түүний дагалдагч нар ямар их зовлон бэрхшээл, ядуурл, хоосрол, өвчин эмгэгт автаж, асар их гашуун амьдралыг туулсан талаар та хэрэгэлзээгүй сонсоо биз дээ. Дагалдагч нарынхан долгойг бэлэг болгон янз янзын хот хот руу илгээж, ариун үргээ биелүүлэхэд нь ямар их саа тодхор учирч байсныг та бас дуулаа биз дээ. Тэд бүгдээрээ Бурхны үйл хэргийн дайснуудын гар золиос болж, дайснуудын эрхээр элдв зовлон амссан юм. Китабыг муу санаад хүмүүсийн хүсэл шуналтуул нийцэх зүйлсийг ярвалдарт Бурхан захирамжилж, үнэн шударгыг худалж хурамгаас, үнэнч тууштай буруу номдноос ялган салгаж, шадар зарс нартаа номлох төшиг тулгуур бөгөөд туг далбаа болгосон юм. Китабыг хуудас 46-47. Одоо харин тэрээр тэгээд өөрийн сахиусан тэнгэрүүдийг илгээж гэсэн түүний айлдварын талаар хэлье. Сахиусан тэнгэрүүд гэдэг нь сүнсний хүч чадлаар бэхжиж, Бурхны харийн галаар шатан дүрлзэж, хүмүүний бүхэл хязгаарлагдмал муу муухай чанараас ариу өсч хамгаас өргөмжид биеэс болон Тэнгэрийн сүнслүүдийн дүрийг ологсдыг хэлнэ. Китабыг хуудас 49. Есүсийн дагалдагч нар эдгээр үгсийн далд утга учирыг хизээж ойлгож байгаагүй. Тэд болон тэдний шашны толгойлогчдын хүсэн хүлээж байсан шинж тэмдгүүд илэрч гараагүй учраас тэд Есүсийн өдрүүдээс хойш ариун гэгээн тэдгээр тодруулагчдын үннийг өнөөгч хүртэл хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан юм. Түүгээр тэд Бурхны ариун буян хийгээд түүний тэнгэрлэг айлдварын гайхамшигаас татгалцсан юм. Сэхэрэлтийн өдөр тэдний байдал ийм дорожээ. Тэрч байтугай хэрвэрэн үед хүн бүхэнд Бурхны тодруулагч нарын шинж тэмдгүү судар бичиг тогтсон дамд сургаал заасанчлан нүдэнд үзэгдэх байдлаар илэрсэн бол хинч түүнээс нүүр буруулж түүнийг үүсгэх чадалгүй байсан бөгөөд адист буянтныг арч чаагүй доордоос Бурханлыгийг нүгэлтнээс хинч ялган салгах боломжгүй байсан гэдгийг ч тэд ойлгодгүй юм. Шударгаар шүүхтэн Евангел заасан зөгнөл айлдварууд бүгд үгчлэн биелсэн бол Мэригийн хүү Есүс сахиусан тэнгэрүүдийнхээ хамт бодит тэнгэрээс үүдийг хөлөглөн буусан бол хэн ч үлдэх үннийг няцаан үүсгэх хандхыг гаргаж чадах байсан юм бэ? Үгүй ийм аимшигт явдал газар дэлхийн бүх оршин суугчдыг эзэмдэж үгч дуугарах чадалгүй тэрч бүхэл үннийг хүлээн зөвшөөрөх юм үгүйсгэх чадалгүй болох байсан билээ. Китабыг хуудас 50-51. Дээрх тайлбараас харвал хүмүүнийхөө ихээс хүмүүний дүрээр төрж ядуу зүдүүд боловсралгүй эрх мэдлэлтэн дээдсүүдийн дарал мөжлөгт өртөн гадуурхагдан хавчигдсан байдлаар тодрон гарснаар малчин хүн хон ямаагаа ялгадгийн адил ертөнцийн хүмүүсийг бие биенээс нь ялган салгадаг юм. Оюун санааны дотоод мэлмийн нэгдсэн хүмүүс эдгээр үлсийг цаана буй зүйлийг нэвт харж тэдэн нэгдсэн Бурхны хүч чадал ба сүр жавхлан голж мэдэрсэн юм. Харин атгах сэжиг үзэл алдас нүгэлдээнүүд нь аниастай бусд нь харанхуй үлнээс өөр юу ч олж үзэлгүй адисэд гэрэл гэгээнээс хүртэх. Хувьгүй харанхуй бүүдгэр орчинд гэлдэрнэ. Харагтун. Би өөрийн элчийг илгээж тэрээр замыг нь засаж өгнө. Та нарын эрен хайсан эзэн тэнгэр гэнэт өөрийн сүмдэрж мөн та нарын хүсэн мөрөөдсөн гэрээсийн элч бас адил. Гэвч түүнийг ирэх өдөр хэн тэсвэлээ? Түүнийг тодорч ирэх тэр өдөр хэн тэсвэрлэх вүлээ? Учир нь тэрээр шатаагч хал бөгөөд ариусгах савн лугай адил бөлгөө. Харагтун. Халуун тогоон мэд шатах өдөр ирнэ. Тэгээ бардам зантангууд бүгдээрээ муу нүгэлтнүүд бүгдээрээ сүрэл мэд шатна. Харин миний алдар нэрээс имэдэг чиний хувьд үнэн зөвийн наран мандаж жигүүртэй ангаагч эмийг тэн авчирна. Мал 3:1-2 тэмдэглэл судар бичигдэх зөгнөл айлдварын биелийн тухай асуудал маш өргөн хүрээтэй асуудал бөгөөд бүрэн гүйцэд тайлбарлыг ивээс олон бодном болох үзээ. Нэгхэн бүлэгтийн бүхний багтааж бичихтэй бахан шүтлэг буюу тайлбарыг томилон харуулах зорилго агуулсан болно. Даниэл ба гэгээн Иоанны төвөрвсөн дэлгэрэнгүй тайлбаруудыг ер хүндэж сөгсөнгүй. Уншигч авах энэ талаар илүү дэлгэрэнгүйгээр учир нь тайлгсан зарим асуудал номноос уншиж болно. Бахаулагийн бичсэн Китабыг судар Мирза Абдул Фадлын бичсэн Бахан нотлохоо болон Бахаула Абдул Фанарын олон сургаал бичгүүдээс зөгнөл айлдваруудын талаар бас уншиж болно. 14-р бүлэг
Бахавла Абдулхан нарын мэрэгэн зөвнөл. Эзэн Тэнгэрийн альдаагүй үг гэдгийг бид хэрхэн мэдэх вүлээ гэж чи зүрхэндээ хэлэх аваас. Зөнж мэрэгэн эзэн Тэнгэрийн нэрээр үг хэлтэй тэр үг нь үл биелэх аваас хэлсэн тэр зүйл нь эзэн Тэнгэрийнх биш болоо. Харин зөнж мэрэгний өөрийнх нь хэлсэн үг болоо. Дэвэм 18:21-22. Бурхны айлдварын бүтээлч хүч. Гагцхүү бурхан л хүссэн бүхнийг хийх чадaltaй билээ. Бурхны тодруулагч хамгийн шилдэг нотлохоо нь Бурхны үгийн бүтээлч хүч юм. Хүмүүний амьдралын бүх ил асуудлыг өөрчлөн хувьсгаж, хүмүүний бүхэл эсэргүүцлийг даван туулах чадaltaй бүтээлч үг юм. Зөнж мэрэгдээр дамжуулан Бурхан өөрийн хүсэл тааллыг илтгэдэг агаад. Тухайн айлдвар тэр даруй биелвэл зөнж мэрэгний үнэн магадын Бурханаас заяасан суу төвцтэй тод нотлохоо болно. Урбороо цас тундас тэнгэрээс газар унаж Тэнгэрлэгөө эргэж очлоггүй газрыг ундаалж, төлжүүлэн цэцэглүүлж, ингэснээр тариаланч хүнд үр тариа өгч, хүн зонд идээ талах бэлэгдгийн адил миний үг айлдар миний амнаас унаад хоосон эргэж ирдэггүй. Харин миний хүссэн зүйлийг бүтээж илгээсэн газраа цэцэглүүлэн гүйцэлдүүлнэ. Исая 4:10-11. Загалмайлагч Иоанн Есүс дээр ирэн ирэх ёстой хүмүүн чи мөн үү? Эсвэл бид өөр хүнийг хайх уу хэмээн асуужээ. Есүс хариулахдаа ердөө л өөрийнх нь үгс ямар өрнөлөө бүтээснийг л харахад болно хэмээсэн байна. Та нар буцхан яваад юу сонссон үзнэ Иоаннд илтгэхтэн сохор нь үзэж доголн нь явж уйман өвчтөн цэвэрлэгдэж дүлийн сонсож үгс нь намилж үгээгүүд нь баярын мэдээ тунхаглаж байна. Надаас болж үл бүдрэгч хинч адислагдсан билээ. Матай 11:4-6. Одоо тэгвэл Бахавлаг үг айлдварт Бурхны үг айлдварт байх ёстой бүтээж хүч чадал оршиж байж үү гэдгийг нотлохоо хэр байгааг харцгаая. Бахавлаа дэлхийн удирдагч нарт энэ дэлхийн их тайвныг тогтоохыг зарлиг болгосон боловч 1869-с 1870 оны хооронд дайн байлдааныхаа бодлогыг өргөжлүүлсээр байсан тул хаан засгууд нурж удаа дараагийн дайн дажин ялалтанд хүрэхэ болж эцэст нь 1914-с 1918 онд Европын дайнаар дайн байлдаан бол ялсанд ч ялагдсан ч адил хор хүнүүлтэй гэдэг нь тодорхой болсон билээ. Бахавла мөн дэлхийн удирдагч нарын өөрсдийн албат иргэдээ халамжлан тэтгэж улс төрийн эрх мэдлээ нийтийн сайн сайхан зориулан ашиглахыг уриалсан юм. Түүнээс хойш нийгмийн хууль ёс асар ихээр хөгжин дэвссэн билээ. Бахавла баян ядуугийн туйлширлыг хязгаарлахыг зарлиг болгосноос хойш амжиргааны доод түвшнийг тогтоох хууль тогтоомж гарч мөн ядуучуудыг мөн баячуудыг эд баялагт орлогын татвар ногдуулж өв хөрөнгийн татварыг бас нэлээд анхаарчээ. Тэрээр мөн боолчлох ёсыг тэр аяар нь хөтөдийгүй бас эдийн засгийн боолчлолын хамт халахыг айлтсан тэр цагаас хойш хүн ардын хөгжил дэвшилд ирэхийн бүх өнцөг болонд гайхалтай хурдаар дэвссэн билээ. Бахавла эрэгтэй эмэгтэйчүүд тэгш эрэгтэй эрх бөгөөд үүрэг тэнцүү байх ёстой хэмээн зарлан тунхагласан юм. Тэр тунхаглалаас хойш эмэгтэйчүүд олон зууны турш хавчигдан дарлагдж байсан тэр хүлээснээс ангижирч эрэгтэй хүнтэй энэ зэрэгцэн байр суурь олох талаар түргэн дэвшиж байна. Тэрээр шашнуудын хууль нэгдмэл байдлыг зарлан тунхагласан бөгөөд энэ хугацаанд дэлхийн бүх өнцөг болон шашин хоорондоо эвлэрэнгүй найрсаг бие биеэ ойлгох нийтийн тусын тулд хамтран ажиллах явдалд шинэ ахиц гаргахын тулд чин сэтгэлдээ хүмүүсийн эрс шийдэмгийн хүчин чармаал гарсаар ирсэн билээ. Хаасайгүй шашны явц бүлэглүүд доройтож хүүхэн байр суурь нь улам гангасан юм. Шашиндан ганцаараа нийгмэс тасархай байдаг ёс нь хязгаарлагдмал үнсэрхэг үзлийг халсан мөн л хүчнүүдийн дор арилсан үссэн юм. Тэрээр бүх нийтийн боловсрол эзэмшихийг айлдаж үннийг бие даан илэрхийлэх нь хүн бүрийн оюун санааны бие даасан байдлыг нотлохоо хэмээн айлдсан юм. Энэ шинэ хүчинд орчин үеийн соёл иргэншил ёроолдоо хүртэл бүлэглэн буцалсан билээ. Хүүхэд багчуудад албан ёсны боловсрол олгох мөн насанд хүрэхсдэд нэмэлт боловсрол олгох нь засгийн газруудын нэн тэргүүний бодлого болсон юм. Хүний чөлөөт бие даасан сэтгэлгээ хяхан хавчиж байсан орнуудыг гадны улс төмнөө шүүмжилж тус орны доторх хувьсгал тэмцэл автсан байна. Бахавла дайнлхийн туслах хэл бий болохыг зарлиг болгосон бөгөөд доктор Замингов болон бусад нөхөд энэ дуудлагыг хүлээн авч энэхүү агуу үүрэг боломжинд өөрсдийн амьдрал суугилгээ зориулжээ.
Үүнээс гадна Бахаула хүн төрөлхтөн цоошин оюун санааг хайрлаж хүмүүсийн зүрх сэтгэл оюун бодолд нийгмийн эмч журмын тухай цоошин хүсэл мөрөөдөл үзэл санааг шингээсэн билээ. 1844 онд Бахан ирэн дөнгөж эхэлсэн тэр үеэс хойш ертөнцид биелсэн үйл явдлаас илүү гайхамшигтай зүйлийн түүхэнд үгүйлээ. Жилээс жилд өнгөрсөн цөөний хоцрогдсон үзэл бодол, зуршил, хэвшил, хандлага, байгууллагууд доройтон илэгдэж, эдүгээ дэлхийн ухаан бэлэгт эрэгтэй эмэгтэй хүн төрлөختний хамгийн аимшигт хямралт үеэ үзэж байна гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Нэг талаас Бахаулагийн сургаалын гэрэл гэгээнээс ундарсан шинэ бүтээлч орчлон төрж, хөгжилд өсөлт ихэ шин замд ороод бүг харж байна. Нөгөө талаас нь харавал тэрхүү гэрэл гэгээг үл тоомсрлон хяхаж хавьдсан газар бүр гайхамшиг сэтгэлийн мухардл ноёрхож буйн харагдана гэсэн хэдийч үнж баха хүний хувьд үүнээсээр тоо томшгүй батхан нотлох нь Бахаулагийн сүр хүчин жинхэнэ хэмжээг илтгэж өгдөг билээ. Энэ хорвоо дээр туулсан түүний амьдрал онгод хайрлагч үг сургаалынх нь язшгүй хүч чадлан чухамдаа Бурхны хүсэл тааллын цорын ганц хэмжээр болдог юм. Бахаулагийн зөвгөн айлдвараас илүү дэлгэрэнгүй хугацтай судалж тэдгээр айлдвар нь хэрхэн бизнесийг ажиглан үзвэл түүний үгүнэн байсан жинтэй нотлохыг олж харах болно. Эдгээр зөвгөн айлдвараас нь цөөн хэдийг толиулж нотлогдсон үнэн баримт жишээнээс дурдъя. Эдгээр зөвгөн айлдварыг амьдрал бодтойгоор хэрэгжихээс нь ч өмнө өргөн нийтэлж гаргасан байсан юм. Дэлхийн хаад удирдагч нарт илгээсэн Бахаулагийн захидлууд дотор ийм мэрэгэн зөвнөл арвин ихээрээ агуулгадж байдаг бөгөөд эдгээр захидлуудыг 19-р зууны эцэст Бомбей хотод их эмхлэн хэвлүүлсэн юм. Түүнээс хойш хэд хэдэн хэвлэл гарчээ. Энэ түүнчлэн Абдул Хагийн альцсан мэрэгэн зөвнөлөөс жишээ дурдах болно.